Улсын хурлын дарга Америкийн нэгдсэн улстай албан ёсны айлчлалаа өндөрлөөд Канада улсад айлчилж байна. Тэрээр энэ айлчлалын үеэрээ Канадаас манай улсад хөрөнгө оруулалт хийсэн, мөн цаашаа хөрөнгө оруулалт хийх сонирхолтой бизнесийн 7 байгууллагын төлөөлөлтөд уулзжээ. Түүнчлэн Канадын экспортын хөгжлийн агентлагийн үйл ажиллагаатай танилцахаас гадна Канадын парламентын нийтийн танхимын даргатай уулзалт хийсэн байна. Манай сурвалжлагч Цэнд Одвайрнаар Хэлийн Чандаас мэдээлж байна. Улсын хурлын дарга Канадын Оттава хотод айлчлах үеэр Канадын экспортын хөгжлийн агентлагийн удирдлагуудтай уулзсан. Энэ агентлаг нь 1944 онд байгуулагдсан. Өөрийнхөө улсын бизнес эрхлэгчдэд мөн хөрөнгө оруулагч нарт санхүү эрсдлийн даатгал менежментийн арга зүйн зөвлөгөө тусалцаа үзүүлдэг байгууллага. Харилцагчдын 80% нь жижиг дунд бизнес эрхлэгчид байдаг. Хэдийгээр засгийн газрын байгууллагч гэсэн өөрийгөө санхүүжүүлдэг. Байгууллагчдаас хойш нийтдээ 780 тэрбум Канада долларын экспортын болон хөрөнгө оруулалтын санхүүжилтийг Канадын компаниудад олгосон тухай энэ үеэр танилцуулжлаа. За манай засгийн газраас шинэ брэнд гаргах Монголын экспортын бүтээгдэхүүний тоог олон болгох тухай их ярих болсон. Саяхан зохион байгуулагдсан эдийн засгийн форумын зорилгоч гэсэн энэ байсан. Тэгвэл Канадын экспортын хөгжлийн агентлагийг Монголд байгуулах боломжоос харагдаж байна. Өнөөдөр бидний очсон Канадын экспортыг хөгжүүлэх корпорац бол энэ бүх 3 функцийг гурвангийн өөртөө агуулсан 40 хэдэн жилийн түүхтэй суралцмаар юм байна. Бид нар өнөөдөр уулуурхаа гэж энэ уулуурхаас гадна салбаруудыг экспортыг анханаас нь дэмжихгүй бол тэр салбар бол босохгүй юм байлээ. Канадын экспортын хөгжлийн агентлагийн ажилтай танилцсны дараа их хурлын дарга бизнесийн төлөөллийнхөнтэй уулзсан. Тухайлбал бизнес компани одоо нислэг ташилж байгаа онгоцыг нийлүүлсэн бампер дээр мөн Сантараговд болон манай шинээр хөрөнгө оруулалт хийх гэж байгаа компани удирдлагууд энд ирсэн байлаа. Их хурлын дарга компаниудын танилцуулгыг сонссны дараа бид та бүхэнд нэг шаардлага тавина. Тэр бол олон улсын стандарт хууль эрх зүйн хүрээнд ажиллах. За үүндээ манай монголчууд өвөр хангаан уянга, ар хангаан цэнхэр, заамар гэд гадны хөрөнгө оруулалттай компаниуд Монголоос алтын наваад авдрыг нь сэндилээд хаяад гараа явчихдаг. Ийм хөрөнгө оруулалт монголчуудад хэрэггүй. Бас гадныхан өндөр цалин аваад монголчууд бага цалин авдаг гэж би унссан. Ийм хөрөнгө оруулалтыг монголчууд өнөөдөр хүсэхгүй байгаа. Бид ч гэсэн хууль эрх зүйн орчноо тодорхой цэгцтэй, бодлоготой болгоё. Та нар ч гэсэн яг стандарт хуулийн хүрээнд ажил гэдгийг хэлж байлаа. Манайд ажиллаж байгаа авиакомпаниудаас Easy нисэн билетийн үн их өндөр байна. Сая чин тухай яригдлаа. Яагаад билетийн үн ийм өндөр байгаа юм бол бууруулах боломж байгаа юу? Манайх бол эзэнст онгоцоол зарсан. Билетний үн өндөр байгаа олон хүн зорчиж чадахгүй гэсэн асуудал бол тухайн компани л асуудал. Бид үүнд оролцох боломжгүй. Бид цаашдаа Монголын агаарын орон зайг хөгжүүлэх тал дээр танаа улстай хамтран ажиллах сонирхол өндөр байгаа. Сантараговд компани Монголд үйл ажиллагаа явуулаад олон жил болж байна. Одоо Бороогийн үндсэн ордын нөөц дуусаж байгаа. Энд өөрийн ордыг ашиглахад хөрөнгө оруулалт хийх сонирхолтой байна. Ашиглалтын 2 лиценз авсан. Харамсалтай нь монголчуудын нэрлснээр урт нэртэй хуулийн нөлөөлөлөөс болоод энэ 2 ордыг ашиглах боломжгүй болоод байгаа юм а. Хэрвээ Монгол улс стратегийн ач холбогдол бүхий орд газруудаа тусгайлан зориулсан хуулиа батлан гаргачих бол гацуурт компанитай хамтран авсан 2 ордоо ашиглах боломжтой болно. За иймд хууль эрх зүйн тодорхой орчингөл бид хүсэж байна. Бидэнд дотоод бол маш их асуудал байгаа л да. Гадныхаа ирээд бидний асуудыг шийдэж өгөхгүй. Тэгвэл гадныхны хөрөнгө болон технологиугаар манай газар дээр байгаа баялаг бол байсан чигээр л үлдэн шүү дээ. Тэгэхээр Монгол улс гадны хөрөнгө оруулагч хоёр бие биенээ адилхан хэрэгтэй байгаа. Тэгэхээр бид бол хүмүүсээ цалинтай ажиллах нөхцөл нь гайгүй. Энэ болгон бол татварын орлогоос гадна Монголын засгийн газрыг харж яадаг зүйл. Энийг би Петрочайнад яг адилхан хэлсэн. Одоо Риотын тоод хэлж байна. Монголд хөрөнгө оруулсан байгаа бусад компаниуд бас хэлж байна л да. 2011 оны байдлаар Канада улсаас манай улсад нийтдээ 411 сая $4 хөрөнгө оруулалт хийгдсэн. Энэ их мөнгө ихэнхдээ уул уурхайн салбарт ногдож байгаа. Яг өнөөдрийн байдлаар манай улсад Канадын хөрөнгө оруулалттай 40 аж ахуй нэгж ажиллаж байгаа. Тэгвэл хөрөнгө оруулалт гэсэн энэ өндөр тооны ард соёл, боловсрол, эрүүл мэнд, хөдөө аж ахуй гэд хоёр орны харилцаа хамтын ажиллагааны зөөлөн дид үтцсэн асуудал үндсэндээ орхигдсон гэж хэлж болно. Улсын хурлын дарга Инквалд Канада улсад хийх айлчлалынхаа үеэр Канадын нийтийн танхимын дарга Ширтэй уулзаж, за яг энэ асуудлыг хөндөж ярьсан байгаа.
Өөрөөр хэлбэл Канадын талаас монголчуудад виз олгох нөхцөлөө харьцангуй хөнгөвчлөх асуудлыг хоёр тал ярилцлаа. Канада улс манад бараг 4 жилийн өмнө элчин сайдын яамаа байгуулсан ч виз олголтын асуудлаа Бээжинд сууж байгаа элчин сайдын яам нь шийддэг. Тэгвэл их хурлын дарга Канадын парламентын нийтийн урлагийн даргатай уулзах үеэр виз олголтын нөхцөлөө хөнгөвчлөх тухайлбал Америк шиг болгох талаар ярилцлаа. Канада улс нь нэр бүхий хэдэн орноос бусад улсын иргэдэд виз олгохдоо харьцангуй хүнд нөхцөл шаарддаг. Олон удаагийн орж гарах визийг бараг дардаггүй. За мөн дээд тал нь 5 жилийн хугацаатай виз байдаг ч энэ визээ манайханд бараг л олгодгүй. Сургалтын төлбөрөө өөрөө шийдээд Канадад сурах оюутнууд визнээсээ болоод олон хүн сурч чадахгүй байгаа гэдэг дээр дээр дурдсан олон асуудал удахгүй нааштайгаар шийдэгдэн гэдгийг ноён шир хэлж байлаа. Улсын хурлын даргын Канада улсад хийсэн альчлалын тухай эмээмэгэнтлэг Цэнд одоо ирнэр Оттава хотоос мэдээллээ.